За худалдаж авсан за эсвэл одоо PR box-аар ирсэн бүтээгдэхүүнүүд маань иймэрхүү зүйл байна. За тэгээд ширээн дээрээ тавиад авъя гэсэн чинь ширээ маань багтаад байгаа болохоор шууд газар тавиад үзүүлээ явчих гэж бодож байна. За тэгээд эхлээд жижиг юмнуудаас одоо бүгдээрээ эхлэе. За жижиг юмнууд гэх юм бол мэдээж энэ спонжууд байгаад байгаа. За би хятадаас эднийг захиалсан. За Everbab гэсэн нэртэй ийм брендинг спонжууд нь айгүй алдартай байгаадсан болохоор энийг туршиж үзэх гээд авсан. Надад өөр нүүр төрлийн нэлээд олон спонжууд бас байгаад идэг болохоор хооронд нь харьцуулаад ямар вэ гэдгийг туршиж үзэх гээд авсан. За энэ болохоор ийм powder эсвэл blush энэ төр төрхтэй ийм одоо нэг юу байсан. Ийм Everbab гэсэн урд нь та бүхэнд би Mama's Workshop гэдэг нэг спонжийг үзүүлж хийсэн шүү дээ. Тэрнтэй харьцуулбал ямар ах нь вэ гэд авсан. За тэгээ энэ дотор болохоор ийм 3 ширхэгтэй ийм сет байсан. Энэ брендээс хамгийн таалагдсан спонж нь энэ байсан. Энэ бүр нөгөөдөлийгээ бодвол за энэ энтрийг бодвол хамаагүй гоё зөвлөн юм байлээ. Тэгээд одоо нэг foundation энэ төр төрөхөд за эсвэл зарим үед одоо cushion энэ төр төрөхөд бүр амар зөөлөн байсан. Mama's Workshop-тэй хамгийн өрн адилхан нь энэ байгаад исэн. За тэгээд нөгөө өнгө нь болохоор ийм байсан. Энднэрийн бүр ингээ материал нь бүр ямар хөөрхөн юм бэ. Хятадууд яг энэ спонж дээр бүр үнэхээр одоо бүр дийлт хэрэг болсон байлээ. За ийм байна. Бэлгэнд нь бас нэг ийм жижиг юм явуулсан байсан. Дараагийнх нь Real Techniques эдний одоо нэг брашууд нэг алдартай байгаад байдаг. За тэгээд энэс бас brush аваад тэгээ бас юм спонж авсан. За тэгээ хоёртой спонж нь саяныхтай одоо юм адилхан материалтай. Энэ бас айгүй тийм зөөлөн байсан. Хоёр ширхэгтэй. За тэгээ доороо болохоро ийм одоо нэг спонж хийх сав нь бас байсан. Ингээд ашиглахад айгүй амар. Бэлгэнд нь спонж аваадаг ийм шингэн cleansing gel явуулсан байсан. За тэгээ эднийхээс авсан brush болохоор ийм foundation төрхтэй brush байсан. Яс нэг ганц төрөл байгаад идэв. Тэгээд ер нь House Labs-ыг бас аваад энэтэй ер нь харьцуулж үзэх гээд авсан. Энэ гэхдээ надад айгу таалагдсан. Амар зөөлөн. За өөр нь үнэхээр гоё юм аа. За ингээд жижиг юмнууд гэх юм бол юм байна. За дараагийнхаа хэсэг рүү оръё. Дараагийн хэсэг болохоор Taiwan branding шинэ гаргасан бүтээгдэхүүн надад бэлгэнд ирсэн. За бэлгэнд ирэхдээ хоёр өнгийн мисттэй нэрсэн. За эдний мист бүр үнэхээр гоё идэг. За би болохоор цэнхэр тэгээд ногоо хоёрыг баг хэрэглээд дуусж байгаа. Тэгээд надад нэмэлтээр болохоор ягаан. За тэгээд ногоо хоёр нэрсэн. Ногоо нь тийм эмзэг арсан энэ төр хэрэгтэй тийм мист байсан. За тэгээд давхар ингээм ампултай болохоор хэрэглэхэд бол айгүй гоё байдаг. За тэгээд шинэ гарсан эдний одоо lip oil нэрсэн байгаа. За энэ oil нь болохоор гурвуулыг баг зэргийн тийм бомбор болгодог. Тэгтээ тэгж амар чимчигнээд нэг зарим бомбоолгогчтой уруулан өлгөгч нэг амар юм хэцүү байгаад идэв шүү дээ. Халуун ногоо идсэн юм шиг. Тийм бол ерөөсөө биш юм бэлээ. Энэ надад айгүй хөөрхөн санагдсан. За энд миний Olive Young Global дээрээс худалдаа авалт хийсэн бүтээгдэхүүнд харагдаж байна. За эхнийх нь болохоор энэ ingredient гэдэг айгүй алдартай байгаад идэг toner нь. За тэгээд calming lotion гэдэг энэ хоёрыг би ингээ хосоор насан байгаа. Энийг хэрглэж үзээд одоо нөгөө viral бүтээгдэхүүний honest review-д оруулах гээд авсан. Дараагийнх нь болохоор миний өсчин ороод нэг авсан бүтээгдэхүүн байгаад байгаа. Өсчин дээр энийг надад хэрэглээ тэгээ надад айгүй сайн санагдсан болохоор авсан. Өсөө угаасныхаа дараа хүрдэг ийм сикатай treatment. За энэ болохоор ер нь жоохон уураг шиг санагдсан болохоор энийг би туршиж үзгээд одоо авсныхаа дараа 2 удаа хэрэглэсэн байгаа. Энэ бол үнэхээр nice бүтээгдэхүүн байсан. Тэгээд дараагийн худалдаж авсан бүтээгдэхүүн болохоор та бүхэн одоо нөгөө Jenny Vaseline рекламд тоглосон байсныг харсан байх. Тэрийг харчаад тэгээд номоо орсон чинь номон дотор нэг бэдийн бэлээ. Үний хувьд айгүй боломжийн өмчлөө Jenny реклам донгууд нь ингээд авсан байгаа. За энэ болохоор 10 дахин илүү ийм powerful гэсэн. Энэ болохоор бүр ийм 70 дахин powerful за smooth skin, radiant glow энэ гэсэн. Энийг түрхэж үзсэн чинь арсанд шууд шингээд ерөөсөө юу ч түрхээгүй юм шиг тийм болт юм бэлээ. Тэгэхээр ингээд жоохон арсан дээр түрхээр нэлцаагаад байдаг тийм хүмүүст бол энэ тоснууд айгүй сонирхолтой санагдсан. Хамгийн таалагдсан үнэр нь гэх юм бол энэ ногоонд байсан. За тэгээ ягаан болохоор юу нэг хадажгүй. Гэхдээ энэ хоёрыг хоёуланг нь бол хэрэглээд дуусаар айгүй сайн бүтээгдэхүүн шиг санагдсан. Jenny реклам донгууд нь ингээд авч байгаа байхгүй түнсэж Vaseline одоо биний цэцэг би бол ер нь бол түрхэж байгаагүй, түрхдэггүй. За тэгээд энэ бол айгүй сайн бүтээгдэхүүн байсан гэж хэлмээр байна. Үний хувьд болохоор намд нэг 18,000 19,000 хооронд тийм үнэтэй байсан айгүй хямдхан юм билээ. Дараагийн бүтээгдэхүүн болохоор ийм One Thing гэдэг брендинг cotton pad байгаа. За энэ болохоор дотроо ингээ хуурай. За тэгмүүтээ өөрийнхөө хэрэглэх дуртай одоо тонерыг энэ дотор хийнгүүт энэ маань toner pad болчдөг. За тэгээ энэ үнийн хувьд айгүй хямдхан байсан. Энээс одоо хит хитийг аваад өөрийнхөө дуртай тонерыг ингээд хийгээд ашиглаж ивэл айгүй зүгээр юм шиг санагдсан. Энэ бол тийм одоо байгалийн гаралтай unbleached гэхээр бол нэлээд одоо эмзэг арс марстай хүмүүс ч гэсэн айгүй тийм хөөрхөн санагдсан. Дотроо доороо ийм нөгөө нэг чимхүүр нас байд юм байлаа. Дараагийн бүтээгдэхүүн дээр бол ярихан маяггүй ихтэй юм бүтээгдэхүүн байсан. Би энэ Маньогийн пилинг одоо энэ гуйжуулагчийг бол авахыг нэлээд одоо удаан бодож байгаа. Юу ямар авах вэ гэж бодож байгаа авсан. За тэгээ энийг би хэрэглэж үзсэн байгаа. Энэ бүр амар сонирн бүтцтэй айгүй сонирн бүтээгдэхүүн байсан. Тийм болохоор тусад нь энэний талаар ярих гэж бодсон. Ярихан бол нэлээд ихтэй бүтээгдэхүүн байсан. За тэгээ дараагийн бүтээгдэхүүн бол миний бүр амар авахыг хүсэжсэн бүтээгдэхүүн байгаа. Biodancing энэ PDR-тэй jelly mist байгаа. За энэ болохоор одоо яг чавууны бүтээгдэхүүндээ яг адилхан ингээд дотор нь гэлэн за тэгээ цацлан айгүй сайн байсан. Энийг би нэг удаа хэрэглэж үзсэн. Гэхдээ хэрэглэж дуусаад бол болохоор бүтээгдэхүүн шиг санагцсан.
За дараагийн бүтээгдэхүүн болохоор ингээд хоёроо савлагдсан одоо ингээд уутнаас нь би одоо задлсан байгаа юм л та. Ингээд хоёроо савлцсан ийм round lab-ийн нарны одоо spray байсан. За энийг болохоор би 2 удаа хэрэглэж үзсэн. Тэгээ миний хэрэглээнд бол энэ жоохон онцгүй санагдсан. Ингээд шүршиж байгаа нь яг юм нарны цэцүү биш нэг хий ингээд баахан юмнууд ингээд цацаад байгаа юм шиг. Нүүр рүү ингээд цэцэхгүй өөр ингээд баахан газар руу ингээд цацаад байгаа юм шиг. Энэ бол хэрэглээнд тийм айтайхан санагдаагүй. Гэхдээ зуны улиралд бол энийг бэрүүгээ цацаад хэрэглэх юм бол бас нэг гараа оруулаад авахгүй. Гар шуу за хөл хэсгээр ээл гарсан хэсгүүдээр энийг цацахад дайчгүй. Нүүрлөгөө цацахад надад энэ онцгүй санагдсан. Дараагийн бүтээгдэхүүн бас л өсний бүтээгдэхүүн байгаа. За энэ My Sense гэсэн энэ бүтээгдэхүүнийг болохоор өсний тосн надад бүр маш их таалагдсан. Өсний тосн угаасаа viral байгаад байдаг. За тэгээ энэний болохоор leave-in conditioner гэсэн, leave-in treatment гэсэн байна. Энэ болохоор ингээд нөгөө өсөө одоо угаасныхаа дараа гарч ирээд өсөндөө түрхэх юм бол одоо яг нөгөө ангижруулагч өсөнд нөлөө үзүүлээд тэгээ давхар одоо юм тижэл өгөх юм бүтээгдэхүүн байсан. Энийг бол би хэрэгжилж эхлэегүй байгаа. Гэхдээ хоёр ширхэгтэй тэгээ нэлээд одоо ийм том савлгаатай юм бүтээгдэхүүн билээ. Магадгүй нэлээд удах байх гэж бодсон. Дараагийн бүтээгдэхүүн бас л өсний бүтээгдэхүүн байна. За энийг болохоор нэг хүн надад зөвлөсөн болохоор нь би авсан. За тэгээд аяйгуу гоё үнэртэй. Энэ болохоор raspberry-гийн үнэртэй. Тэгэнгүүтээ ийм vinegar гэдэг чинь цуу шүү дээ, тийм. Ийм цууны орц найрлага өсөнд аяйгуу хэрэгтэй байдаг. За би энд ч гэсэн аяйгуу хэрэгтэй байдаг гэж сонссон болохоор ийм одоо орц найрлагатай бүтээгдэхүүн харангуйтаа энэ аяйгуу гоё гэж магадгүй гэж бодсон. За тэгээ энэ нь болохоор ийм өсний тонер эдэр биш гэсэн. Энэ болохоор филтэй дотроо бас ингэ нөгөө нөхөж хийх юмтай. Тэгээ нэлээд хүнд бас ирсэн байгаа. За энэ болохоор ингээд задлаад за тэгээд үсээ угаасныхаа дараа энийг хуух хэсэгтээ түрхэж массажлж байгаа. Тэр чигт нь зайлах тийм бүтээгдэхүүн юм бэлээ. Би болохоор тонер шиг шууд үлдээч тийм багсан чинь заавал зайлаад тэгээд хуух энтрийг айгуу сайн цэвэрлдэг гэд энэ бол надад бүр айгуу тийм том хүлээлт үүсгэсэн бүтээгдэхүүн байсан. За дараад нь болохоор надад ирсэн одоо бэлэг байгаа. За энэ бэлэг бүр 3 хайрцагтай 3 юм том ууттай ирсэн. За энэ брэнд бол бүр үнэхээр гоё брэнд байгаа. За би өөрөө ингээд дэлгүүр дээр нь очиж үнэрлж үзээд бүтээгдэхүүнийг ер нь мэддэг болохоор одоо ялангуяа энэ 3 номер нь бол oh my god бүр үнэхээр гоё. Одоо энэ үнэр бол гэрээс ингээд байнга уншиж байгаа. Энэ болохоор хувцс руу одоо орлууга ер нь хаа сайгүй одоо хувцсны шүүгэргүй гэх таа сайгүй цацдаг. Манай гэрээс одоо энэ үнэр бол бүтэн үнэрсэж байгаа. За энэ брендийн бас хамгийн одоо алдартай бүтээгдэхүүн болох энэ White Sunshine гэдэг сашег бол задлаад аль хэдийнэ би шүүгэн дотор хийчихсэн байгаа. За энэ болохоор дотроо одоо ийм юм байлээ. Тэгээд ингээ өндөр нь ерөөсөө айгүй удаан хугацаанд арилдаггүй. Тэгээд шкафнаас бол одоо хувцснуудаас одоо энэ өндөр ингээ шингэсэн үнэртэж байгаа. Энийг одоо бүх хүмүүст өнөрлүүлж үзэх юмсан гэж бодсон. Тийм нандин бүр үнэхээр тийм гоё брэнд байсан. За энэ болохоор миний бас дуртай одоо номер 3-ын үнэртэй ус байгаад байна. Йоо бүр энийг болдог бол надтай уулзсан хүмүүс нэр өнөртүүлэх юмсан. Ийм үнэртэй ус нь бас надад бэлгэнд ирсэн. За тэгээ энэний болохоор надад гарын тосн бас байгаад идэг. 3 номерыг нь одоо түрхчээ. За тэгээд гарныхаа одоо энэ хэсэгт жоохон түрхчээ. Тэгээд энийг түрхэхэд бүр үнэхээр бүр дандаа одоо ингээд ямар гоё үнэртэй юм бэ гэсэн тийм одоо мессеж комментүүд ирдэг ийм үнэртэй ус байгаад байгаа. I love it so much. Энэ брэнд бүр үнэхээр араас нь чаргууцалтмаар бүр үнэхээр тийм брэнд ер нь ховрхон байгаад идэг. Тийм байсан. Тэгээ автоцун гээд солонгосын юм тансаг зэрэглэлийн брэнд байдаг. За энэ брэндээс болохоор надад 2 дахь хайрцаг ирсэн юм нь юу байсан гэхээр энэ байна. За энэ болохоор шампунь за тэгээд ангижруулагч 2 байгаа. За өндөр нь болохоор Lucid Night гэсэн саяны одоо нөгөө Happy Booster гэдгээс арай жоохон өөр үнэртэй. Гэхдээ үнэхээр гоё тансаг үнэртэй. За шампунь ангижруулагч 2 хоёулаа одоо хэрэглэхэд яг л үнэртэй ус хэрэгжилчихсэн юм шиг дотроо үнэртэй усны агуулмжтай. Тийм байсан. За тэгээ энэ хоёрыг бол хоёуланг нь хэрэглээд үзчихсэн байгаа. Бүр oh my god үнэхээр бүр энэ брэнд бүр нэр үнэхээр салхиар гоё брэнд байгаа юм. За 3 дахь хайрцаг нь болохоор саяны миний дуртай үнэр гэдсэн энэ Happiness Booster гэдэг 3 номерийнх нь биеийн шингэн савн за тэгээд lotion 2 байгаа. За энэ хоёр бас л одоо яг нөгөө үнэртэй ус шиг яг одоо саяны үзүүлсэн үнэртэй ус шиг үнэрттэй бүр үнэхээр тансаг яг л одоо тансаг гэсэн нэрэндээ таарсан ийм бүтээгдэхүүн ирсэн. Welcome to part 2. За эхлээд Skims-ээ та бүхэн танилцуулж байна. Надад Skims-ээс PR box ирсэн баг гэхгүй. Тэдэг бас сайхан л PR box биш. Энийг л өөрөө бодлож авсан. За саяхан Skims болохоор зуны хямдрал гэдэг хамгийн одоо том хямдралууд хамгийн зарлаад тэгээд ийм гоё бүтээгдэхүүн ирсэн гэхгүй. За ийм бүтээгдэхүүн бол хэрэггүй зүгээр би хувцас бодлож авсан. За тэгээд Skims болохоор ер нь байн хямдрал зарлаад байдаг мөрчлөө нэг хямдрал зарлахараас нэлээд сайн хямдарчдаг. Тэгээ миний өөр нь авъя гэж бодоодсэн бүтээгдэхүүн 30% хямдарсан байсан болохоор би шууд одоо яраа захиалсан. За тэгээд хямдралынхаа үеэр болохоор shipping нь нэлээд тийм юу болцсон байсан. Үнэтэй болцсон байсан. Тэгэхээр угаасаа ер нь адилхан шиппингийн зардал авах юм бол гэж бодоод би DHL-ээр авсан чинь бараг 4-5 хоногийн турнаас дээр хүрээд ирсэн. За хямдрал нь одоо бол уучлаарай дууссан байлээ. За тэгээд юу авсан бэ гэдгийг харуулъя. За эдний болохоор ийм нөгөө одоо бүх хүнд таардаг одоо гэсэн нэг тийм лайн байгаад байдаг байхгүй. Тэгээд материал нь бүр ёо эдний үнэхээр бүр хувцсны материал бүр үнэхээр гоё. Надад одоо хит хитэн футболк гэдэг энэтэй адилхан бас нэг цамцнууд өнгөнгөөрөө байгаад байдаг. Тэгээд үнэхээр бүр гоё. За энэ болохоор ийм baby pink өнгөтэй. Тэгээд ингээ биний одоо хэмжээгээр сунчдаг. Тэгээд хит их гэрэлтээд ийм бүтээгдэхүүн худалдаж авсан байгаа. Дараагийнх нь болохоор миний бас л ингээ удаан авах юмсан гэж бодоод байсан ийм 2 хослол ирсэн байгаа. Зөв би хослуулаад авцیں۔ Тэгээ үндсэн үнээсээ 30% нэмсэн байсан болохоор бас амар
хэмэлттэй тэгээд ер нь бол дуусгасан өмнө авчихсан сан гэж бодсон. За тэр нь болохоор ийм юу байгаа. Цамц sweatshirt гэдэг чинь тэгээд ерөнхийдөө жоохон oversize заав штэ. Тэгээд надад хамгийн их таалагддаг хэсэг нь энэ oh my god энэ бүр амар хөөрхөн. Тэгээд ийм цамц ирсэн байгаа. За миний ийм pink era маань одоо болтол дуусаагүй байгаа юм шиг ер нь юм авахаараа дандаа жоохон pink юм авчих гад байдаг. Тэгээд 3 дахь авсан бүтээгдэхүүн болохоор яг саяны одоо цамцтай ажиллах тийм өмд авсан. За энэ өмдний надад саарлан байдаг аахгүй. Тэг өмсгөл нь айгүй гоё. Би саарлыг энэ бүр айгүй удаан өмссөн. Ямар ч хувцсан дээр зохицдог. За тэг дотроо ингээд нөгөө татчих болдог. За тэг доторт нь ийм жоохон зөөлөн материалтай. Тэгээ өвөлж өмссөн болно. За зуны одоо сэрүү арай өмсөн ч болно. Тэгээ энэ хэсэг нь амар хөөрхөн. Тэгээд ийм одоо тийм өргөн ийм өмд авсан байгаа. Ерөнхийдөө бол цагаан футбол, хар футбол гэдэг ямар ч үнгийн юм дээр ийм baby pink өмнөд айгүй гоё зохиод байдаг. Дараагийн бүтээгдэхүүн Unique branding ийм package надад DHL-ээр ирсэн. Энэ бүр айгүй хурдан баг 1 юм 2 оны дотор солонгос зэрэг баха. Тэгээд дотор нь болохоор ингээд тест хийж үзэх ийм milk essence нэрсэн байгаа. За энийг бол би бүр эртнээс нь тасралтгүй хэрэглэсэн beta glucan гэдэг орчноор л айгүй арсанд нэмжтэй айгүй тустай байдаг юм байлаа. Тэгээд энийг хэрэглээд надад айгүй сайн байсан болохоор би өөрөө нөгөө нэг Olive Young Global дээрээс яг энэ брендийнх нь нарны тос, за нарны тос нь айгүй алдартай байгаад идэв. Тэгээ ерөнхийдөө тийм жоохон lotion шиг тийм сүм бүтцтэй юм байлаа. Энийг аваад за дээрээс нь нэмээд хамгийн одоо эдний баг урдаа барьдаг гэж хэлж болохоор энэ серумыг нь авсан байгаа. За тэгээ та бүхэнд хальт харуулчихъя. Тэгээ баг энэ брендийн бүтээгдэхүүнүүдэд жоохон obsessed болохоор тийм сайн бүтээгдэхүүнтэй юм байлаа. Нарны тосыг нь бас та бүхэнд ямар бүтцтэй гэдгийг нь харуулъя. Би нэлээд олон нарны тоснууд бас авсан байгаа. Ер нь жоохон туршиж үзгээд за тэгээд бусад одоо нөгөө нарны тоснууд хоорондоо хэр ялгаатай байна гэдгийг үзгээд ингээ авсан. За энэ бол ингээд ямар ч тийм white cast үүсэхгүйгээр шууд ингээ шингээд алга болчдөг. Энэ болохоор жоохон тийм сүн шингэн шиг тиймэрхүү бүтээгдэхүүнд их гардаг болсон шүү дээ. Яг тийм нарны тос байгаад байсан. Арсыг одоо давхар чийгшүүлэх тийм үйлчлэгтэй юм байлаа. За тэгээд Olive Young Global дээрээс миний захиалсан дараагийн бүтээгдэхүүн болохоор Round Lab-ийн шинээр гаргасан нарны тос байгаа. За хуучин нарны тос нь бол угаасаа үнэхээр гоё байгаад байдаг. За тэгээд энэ хайрцаг савлгаанд нь болохоор одоо энэ хуучин одоо нөгөө нарны тос classic тэр нарны тос нь. За тэгээд шинээр гаргасан нь болохоор яг саяны одоо нөгөө Unique brand-ихтэй бас нэлээд төстэй. Эдний савлгаан одоо яагаад ийм хоорондоо адилхан байд юм бэ? Бүгдээрээ яг ийм нарийнхан хушуутай тэгснэ бүтцэн ч гэсэн айгүй адилхан заяа. Ер нь бол брэнд нь өөр, савлгаа нь яг адилхан ингээд өөр брендийн бүтээгдэхүүнүүд байгаад исэн. За тэгээ яг саяны нарны тостой одоо бараг л ижлэхэн, айгүй шингэн, айгүй хурдан шингэдэг ямар нэг үнэр энэ төр юусоо байхгүй. Ийм гоё тос байсан. За энийг бол би энэ зунжангаа бас хэрэглэх байх гэж бодсон. За тэгээ бас л нарны тос байна. За энэ Tokoboгийн нарны тос бол нэлээд бас хөөрхөн viral болоод нэг хэсэг бол нэлээд явсан. За тэгээ миний энэ бодлож авсан нарны тос болохоор дотроо ийм нэг юутай байсан. Back charmтай хийж болдог. Би тэрэнд нь хийцэн баг. Өн тустай ирсэн. За тэгээ энэ болохоор нөгөө sunstick гэж байдаг шүү дээ. Тийм байгаа. Тэгээ яг ногоон өнгөтэй болохоор бодвол одоо тайвшруулдаг нэг тиймэрхүү л ах. Тэгээд ийм тосыг ер нь бол хараа нүүрэнд төрхөн гэхээсээ илүү ингээ биеэрээ төрхүүл айгүй айтаахан байдаг. Айгүй хэрэглээнд айгүй ойр байгаад байдаг. Тэгэхгүй ингээд нарны тосыг ялбайлгаад гараараа ингээд бүх биендээ төрхөн гэхээр жоохон асуудалтай байдаг хүмүүст бол ийм sunstick авахыг би зөвлөн. За тэгээд хэмжээний хувьд энэ маань бүр айгүй жижигхэн ирсэн. Магадгүй яг эндээ нэг тохируулаад тийм жижигхэнийг хийсэн юм уу? Энээс арай том ч гэсэн уг нь бол харагдаад байдаг. Тэгээд энийг хөөрхөн санагдсан. За дараагийн бүтээгдэхүүн бүр маш сонирхолтой нэг бүтээгдэхүүнийг би бүр харж агаад авсан. За EGF гэдгийг та бүхэн дараа нь би тайлбарлаж өгье. Энэ бол нэлээд одоо алдартай юм уц найрлага байгаад байгаа. За энэ бүтээгдэхүүн болохоор солонгосчууд өөрсдөө аягүй хэрэгэлдэг. За тэгээд энэ одоо нэг Songbun editor гэсэн нэг энэ брэнд агаад энэ брэнд сүүлийн үед бас нэлээд ирчээ аваад байгаа юм билээ. За нэлээд дээр үес одоо байдаг байсан ч гэж магадгүй. Гэхдээ яг энэ бүтээгдэхүүн бол аягүй алдартай байгаад исэн. За тэгээд дотроо ийм нэг silk peptide гэсэн тийм зүйлтэй. За гэхдээ энэ дотор нь байгаад байгаа энэ шар юмнууд нь одоо яг юу юм гэдгийг би сайн ойлгоогүй. Хүмүүс болохоор яг дотор нь silk хийж чинь тэр гэдэг silk-ийг нүрийн төрхөн гэж бараг байхгүй шүү дээ. Гэхдээ яагаад ингэж нэрсэн юм бэлгүй байна. Энийг бол би нэлээд удаан харж иж бас авахар шийдсэн. За тэгээд ийм нөгөө одоо зүйлийг нэмлүүнд хийж байгаа. Тэгээд нүрэнд төрөх юм бэлээ. Нэлээд өтгөн бүтцтэй. За тэгээ хоёроор болохоор эн чинь барыг 60% хямдарсан байлоо да. Тэгээ авсан. Тэгээ ийм нэг маш сонирхолтой шин содон туршиж үзмээр байсан бүтээгдэхүүнийг авсан. Тэгээ хамгийн сонин юу байсан гэхээр би өөр нь Olive Young Global дээрээс одоо ингээд худалдан авалт хийх үеэр ер нь бол нэг 10-аас 14 хоногийн дотор ирдэг байсан байхгүй. Тэгсэн чинь яг энэ удаа би ингээд Olive Young-ыг захиалсан чинь надад бүр 5 хоногийн дотор ирсэн. Бүр амар хурд ирсэн. Тэгээ би бодохдоо хэмжээ нь ингээд жижигхэн байх юм бол илүү хурдан ирдэм болоо гэж бодсон. Урд нь би захиалахдаа дандаа нэлээд одоо том хайрцагтайгаар захиалаад байдаг байсан чинь энэ удаа бүр юм жижигхэн хайрцагтайгаасаа болоод хурдан ирсэн гэж ойлгосон. За тэгээ энэ болохоор дотор нь явуулсан нэг бэлэг байсан Round Lab-аас юм нарны цэс авсан чинь юм Sikata pad дотор нь 2 ширхэг байгаа гэдэг нэг юм жижиг юм бол явуулахаа эднэр марцдаггүй. Дараагийн бүтээгдэхүүн болохоор лилүүний байгаа. За лилүүнийгийн бүтээгдэхүүнүүд би бол айгүй туртай байдаг. За тэгээд энэ маск байгаа. За тэгээд энэ ихнийх нь болохоор ингэж нүрэндээ түрхээд дараагийнх нь одоо юм jelly хэлбэрийн юм маскыг нь түрхээд за тэгээд юм гели хэлбэрийн маск түрхэхээр ер нь эмзэг арьс дараад нь амар улаагаад ингэж цочирдоод идэг. Энийг хэрэгсэн чинь бүр ерөөсөө тэгээгүй. Тэгээ би энэс бол дахиж амаар энэ дахиж хэрэгжилж юмар бүтээгдэхүүн байна гэж бодсон. За энэ болохоор гол одоо үйлчлэгээ нь нүх агшаах тийм үйлчлэгээтэй одоо шинэ гарсан
гэсэн ийм лайн байгаа. За тэгээд тэрнтэй хамт зэрэгцээд ийм юу ирсэн? Jelly toner pad ирсэн. За нэг тал нь болохоор ийм гел хэлбэртэй, нэг тал нь болохоор арай жоохон ийм барцгаар хэлбэртэй байсан. За тэгээд нүүрэн дээр тавихаар ер нь ингээд сингэнээ сэрүү оргоод энэ бол айгүй гоё pad байсан. Тэгээд сингэнхээр одоо энэ нүхийг агшаах тийм бүтцтэй юм шүү гэлээ. За тэгээд Jelly Mist-ийг нь бол би нэлээд удаан хэрэгжилчихсэн байгаа. Манай нөхөр бас хэрэгжилж байгаа. Тэгээд авснаас хойш хэрэглээд ерөнхийдөө бол ийм үлдсэн байна. За энэ болохоор яг одоо нөгөө Jelly pad шиг адилхан одоо үйлчлэгээтэй. За энэ падыг тавихаас өмнө эсвэл тавихаа өмнө энийг хэрэглүүл айгүй зүгээр санагдаад байгаа. За тэгээд Lilonigээс бас ирсэн дараагийн сет бүтээгдэхүүн одоо надад бас айгүй тийм үр дүнтэй юм шиг санагдсан. За энэ серумыг нь би бол хэрэглээд үзчихсэн байгаа. Нилээн тийм одоо өтгөн бүтэцтэй, за тийм mature skinтэй хүмүүст ах юм бол одоо жоохон face lifting хийх ч юм уу, илүү тийм plump харагдах, эрүүл харагдахад туслах юм 5 төрлийн пептидтэй юм серум байсан. За тэгээд тосыг нь бол би хараахан эхлүүлээгүй байна. Хуучин одоо тосоо хэрэглэж байгаа дуусчихад өнлөө орё гэж бодсон. За тэгээд энэ болохоор нөгөө нүдний орчмыг айгүй хурдан хугацаанд барчлаа энтрийг нь арилгадаг гэсэн ийм бүтээгдэхүүн Lilonigээс бол надад ирсэн. За тэгээд дараагийн худалдаа авалт болохоор Beauty Pops гэдэг дэлгүүрээс авсан одоо бүтээгдэхүүн байгаа. За энэ Better Rest гэдэг энэ уудаг ийм шингэн бүтээгдэхүүн байдаг. За энийг болохоор би бүр 2 дахь хайрцаг авч ийн. Ер нь ингээ нойр муутай орой сан унтаж чаддаггүй хүмүүс бол магний уухыг зөвлөд байдаг. Гэтэ би магний ер нь ингээд байнга тогтмол уугаад ахаар маргааш нь сэрхтэй юм айгүй юм ядарсан нэг л тийм айгүй их ажил хийж агаад ядраад унтахлаар өглөөс ирэхээр заримдаа нэг бие болгарсан юм шиг байгаад байдаг шүү дээ. Тийм байгаад байдаг болохоор энийг ууж үзсэн надад бүр үнэхээр таалагдсан болохоор би ингээ 2 дахь саваа авчаад ингээд байж гэн. За ерөнхийдөө бол нэг би 10 хоног уучаад нэг 20 хоног засварлчаад дахиад нэг 10 хоног уух ч юм уу. Тийм байдлаар уухгүй болохоор энийг ингээ байнга уугаад ах юм бол жоохон дасал болчих магадгүй гэж айгаад байна. Тиймээс магний уухаар ингээ манараад байдаг хүмүүс ах юм бол энийг 1-2-ыг аваад туршаад үзэрэй гэж хэлбэрээ энэ бол бүр үнэхээр үр дүнтэй байсан. Маргааш нь сэрхтэй бол нэлээд одоо сэргэлэн одоо маш сайн амарч унтаа сэрхээр хүмүүс ч нэг арай жоох ирчвчтэй байгаад байдаг шүү дээ. Тэрэнд энэ бол үнэхээр тусалсан. За тэгээд Beauty Pops дэлгүүрт нэг дуртахгүй байхын аргагүй зүйл нь юу байдаг гэхээр би ерөөсөө энэ тэндээс олж чадахгүй байдаг бүтээгдэхүүнээ Beauty Pops дотроос олдог заяа. За тэр ingredients гэдэг нөгөө түрүүний үзүүлж ирсэн одоо нөгөө бүтээгдэхүүн байгаадсан. Тэрний маскыг нь би туршиж үзэх гэсэн байгаа. За энэ болохоор skin barrier-ыг дэмжиж давхар одоо тайвшруулах үйлчлэгээ гэсэн байсан. Тэгэхээр тухайн одоо энэ одоо бүтээгдэхүүнийг нь нэмгэн төрж байгаа. Тэгээд дээрэс нь энэ маскыг тавих юм бол маш сайн үйлчлэн гэж бодсон байгаа. За тэгээд Arancia-гийн энэ shade mask-ыг айгүй сайн үйлчлэгээтэй байлаа гэдэг надад зөвлөхөөр нь би туршиж үзэх нэгийг авсан. За тэрнээс гадна Selimax-ийн ийм айгүй өвөрмөц материалтай маск байдаг гэхээр энэс бас ингээд туршиж үзэх гээд хоёрыг авсан байгаа. За тэгээд ерөөсөө бүр ингээд нөгөө хайгаад олцдоггүй гэдэг шиг энэ Selimax-ийн маск заяа. Энийг би нөгөө Song of Skin хэрэгжилж байгааг нь харчаад тэгээд ханаас авч болох юм болоо гэд бодож исэн чинь Beauty Pops дотор энэ бэсэн тэгээ би хоёрыг хэрэглэх гээд ингээд туршиж үзэх гээд авсан байгаа. Эхлээд энэгээр нь одоо нөгөө peeling гэдэг PHA peeling чи ер нь бол эмзэг арчанд ч гэсэн айгу гайгүй байгаад идэг. За тэгээд энэгээр нь эхлээд нүрээ одоо арчиж байгаад дараад нь тайвшруулах одоо энэ маскыг ингээд хэрэгэлдэг. Энэ бүр үнэхээр одоо хүлээлттэй үнэхээр сайн байх гэж бодсон тийм маск байгаа. Тэгээ ер нь ингээд Beauty Pops дотор орохоор хаа газраас ингээд нэг хайгаад олж болдоггүй юмнууд бол ер нь байгаад идэг. За тэгээ Brute Choy-ын дуртай гэж хэлээд байдаг. Байнга ер нь рекламад байдаг. Энэ Manyoгийн cleansing water-ыг би хэрэглэж үзгээд авсан байгаа. За энэ болохоор эмзэг арсанд ч гэсэн ямар нэг харшлах зүйлгүй гэсэн болохоор нь авсан. Тэгээд би бол энийг 1-2-3 өдөр хэрэглээд үзчихсэн байгаа. За миний урд нь хэрэглэжсэн Round Lab-аас ямар байх нь гэдэг одоохондоо яг энэ туршилтын хэлбэр дээр явж байна. За тэгээд алдартай нөгөө лувантай skin food-ийн бүтээгдэхүүний одоо энэ daily mask гэдгийг нь авсан. За энийг бол би 2 дахь өдрөө хэрэглээд явж байна. Ер нь өглөө болгон би одоо арьсаа зөөлөн цэвэрлчээ дандаа юм маск хэрэглэдэг. Тэгэхээр энэ маск ямар байгаа талаар удахгүй та бүхэндээ хуваалцъя. Ерөнхийдөө бол яг нөгөө sheet mask нь бол маш гоё байгаад идэг болохоор энэ ч гэсэн одоо итгэл алдахгүй гэдэгт итгэлтэй байна. За тэгээд энэ ingredients гэдэг энэ бүтээгдэхүүний одоо би том хэмжээтэйг нь авсан. За тэгээд удагны өмнө за тэгээд эсвэл заавал боддоггүй хүмүүст гэх юм бол skin barrier-ыг дэмжиж өгөх юм тайвшруулах lotion гэсэн болохоор энгийн үед ч гэсэн хэрэглэхэд аягүй зүгээр юм болов уу гэдээ би бүтээн хэмжээтэйг нь бас авсан байгаа. Дараагийн бүтээгдэхүүн бол маш сонирхолтой. Энэ бол одоо сүүлд гарсан юм шиг байлээ. За тэгээд ингээд сэгсрээд харах юм бол бүр яг юм glowy гэдэг нь ингээд савн дотроосоо мэдтгэхээр энэ бүтцэн айгүй гоё. Тэгээд цацалт нь айгүй сайн байсан. Айгүй жигд цацж илээ. Зарим ингээд нөгөө мистүүд чинь бүр ингээд нүрлөө уудаад эсвэл нүрлөө биш өөр газар руу өнтер шүршээд байдаг. За энэ шүршилт нь бол айгүй гоё юм байна. За тэгээд дараагийн бүтээгдэхүүн нь нөгөө алдартай Laneige-ийн ийм уруулын маск байгаа. Энийг болохоор оройдоо түрхэж унтаад өглөөдөө ерөнхийдөө өөр дүүнэн ингээд одоо шууд харах боломжтой тийм бүтээгдэхүүн гэсэн байсан. Хүмүүс болохоор Laneige-ийн ийм lip mask-ыг нэг авчихаар баг насаараа хэрэглэхээр юм билээ. Бүр амар уддаг гэдэг. Тэг ямар ч гэсэн ингээд 3-ыг авсан. Би одоо ойролцоохныхоо хүмүүст өгдөг ч юм уу. Тийм байдлаар нэгийг нь өөртөө үлдээгээд 2-ыг нь бол хүмүүст өгнө. За тэгээ алдартай нөгөө нэг маск байгаа. За энэс бол би дотор 10 ширхтээ 2-ыг хэрэглэжсэн байгаа. Энэ бүр үнэхээр гоё, үнэхээр маш сайн үйлчлэгээ үзүүлдэг маск байгаа. Би ер нь урдны дугаарууд дээр энийг яагаад ерөөсөө меншн хийгээгүй гэдгээ энийг харсныхаа дараа гинт сансан. Та бүхэн хэрэгцээ. Энэ маск олдох юм бол хэрэглээд үзээрэй. Энэний материал нь яг бүр марл шиг тийм материалтай. Тэгээд маш өтгөн тийм эссенцтэй байдаг болохоор нүүрэнд чек тижээлэг давхар өгдөг шүү. Ямар ч байсан нэг юм уу 2-ыг аваад туршаад үзээрэй.
Ануагийн мистийг бол угаасаа дуртахгүй байхын аргагүй. Энэ бол маш сайн мист байдаг. Энийг би зөвхөндөө хийж авч явах гад ерөнхийдөө авсан. Тэгээ том савлгаатай байдаг болохоор энийг дуусан гут нь томоос нь жижиг рүү ингээд юулчээ гэж бодоод энэ бол байнга нэг авсан бахад байнга хэрэглэх мист гэж бодсон. За тэгээ савыг ингээд ашиглаж болдог учраас өөр бас тохирдог ингээд мистүүд ч юм эсвэл төвнөр байх юм бол энэний савыг бас ашиглаж болохоор ийм хөрхөн авсаархан байдаг. За хамгийн сүүлийн бүтээгдэхүүн гэх юм бол Skin Food-ийн одоо пад байгаа. Энэ падыг би урд нь хэрэгжилж исэн. Тэгээ жоохон буруу аргаар хэрэглээд исэн байлээ. Одоо болохоор яг зөв аргаар нь хэрэглэх гээд энийг би авсан байгаа. Энэ бол маш сайн чигшүүлдэг, арсыг маш сайн тайвшруулдаг. За тэгээд skin care юм уу эсвэл одоо нүур будалтын өмнө арсыг маш сайн бэлтэж өгдөг. 250 грамтай гэхээр нэлээд бас одоо их сенстэй. За тэгээд 60 ширхтээ болохоор магадгүй 2 сар гарan хэрэглэхээр ийм пад байгаа.